За татварын дүүргүүдийн бүх дарга нар яг одоо Дубайд аялаа явж байна тийм ээ. Энэ 5 дахь өдөр ирнэ гэж байна л да. Бас аялаа явж байгаа зургийг харлаа. Тэгэхээр яг оны төгсгөлд юу болсон бэ гэдгийг ард түмэн бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Байгууллага болгон дансаа хаалгалаа. За төрийн одоо мөнгийг босгох гэж бид нэр үнэхээр зүтгэлээ тийм ээ. Гэтэл дарга нар яагаад ингэж аялаа яваад байгаа юм бэ? Тийм. За тэгэхээр энийг бүгдээрээ цуг тодорхойлцгаая. За энийг одоо салбарын сайд нь битгийл татварын ерхий газрын дарга ч одоо өөрөө мдээгүй байна. За энийг би дуулаад бас ингээд татварын ерхий газраа дарга дуудаад сонслоо юу болсон бэ гэж. За гэтэл өнгөрсөн 7 хоногт нийслэлийн татварын газрын дарга одоо татварын ерхий газрын дарга дээр хурж ирээд за бид нар ингээд явах гэсэн юм аа гэд хүсэлт хэлсэн юм байна. За ингэж болохгүй ээ. Тий одоо өнгөрсөн оны 3-4 жилд одоо татварын байгууллага одоо бид одоо чинь бид ч эдэн мянган байцаагч байдаг үлээ. Энэ том алба одоо нэлээд хүн том сорилтын дунд за саяын таны хэлдэг одоо энэ татвар төлөгчид дэрж одоо нэлээдгүй салбарлын арга хэмжээ авч олон нийтийг бас энэ чинь шинжил өгч байгаа юм үед нэлээдгүй бухимдал үүсгэлэн шүү дээ тийм ээ. За хэсэгдэж ямар ч байсан манай татвар төлөгчид бол одоо зүгээс татварын хураалт энэ юмнууд дээр бол бас маш сайн хариуцлагатай байсан. За тэр яг тэр нэг тусдаа асуулт. Хураалт гэдэг дээр маш та зөв ярьлаа. Бүх одоо байцаагч нар асуултанд хариулаад дуусаад. За тэгэхээр за ингээд ийм байсаар байтал өөрөөр хэлбэл төлөвлөгөө тасарсаар байтал тасарсан төлөвлөгөөнийхөө одоо энэ дэр татварын байцаагч нар урамшуул аваагүй. Урамшуул аваагүй. За гэтэл энэ одоо хилцээний дарга нар ямар төлөвлөгөө биелүүлсэн гэж тийм ээ ямар гавьяа байгуулсан гэж хаанаасаа ямар урамшуул аваад явдгийм бэ гэдэг асуудал яригдана. За албан ёсоор хэлье. Өнөөдөр татварын байгууллагаас ч юм уу эсвэл одоо төрийн сангийн яамнаас нэг төрний зардал гарч эдгээр хүмүүс гадаад зугаалаагүй. Ингэж явуулахчгүй. Чөлөө өгсөн. Төсөвтэй холбоотой төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой ямар нэг урамшуул одоо татварын байцаагч нар болон татварын хэлцэн нар нар байхгүй. За татварын энэ хэлтсийн дарга нарын чөлөө болон амралт ер нь ажил авахын асуудлыг бол татварын ерөнхий газрын дарга нөр ажил болгоч байхгүй юу? Энэ хүний зүгээс ямар нэг амралт, чөлөө, томилолт огт өгөөгүй. Ингэж өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Мэдэгдсээр байтал дур мэдэн эдгээр хүмүүс одоо явсан байна. Тэр хүмүүст ямар хариуцлага? За эдгээр хүмүүс одоо ингээд ажиллаа таслаад өнөөдөр хэд өдөр 3 өдөр. За ажлын 3 өдрөө болж байна. Хизээ ирэх нь бүүм. Нэгдэг өдөр ирнэ гэсэн. За мэдгүй тэрийг өөрөө сайн мэдж байгаа юм байна тэгвэл. За ямар ч байсан ингээд ажил олгогчийн зүгээс буюу татварын ерхий газрын даргын зүгээс эдгээр улсууд дээр одоо хуулийн давуу зохих арга хэмжээг аваа гэдэг ийм чиглэлийг сайдын зүгээс өгсөн байгаа. Тий. За тийм. За тэгэхээр мэдээж одоо эн чинь ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна шүү дээ. Тийм ээ. Одоо тэр хууль дүрмийн эргээд харах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ бол ямар ч байсан захиргааны одоо зохих арга хэмжээнүүдийг авнаа. Зардлыг хаанаас гаргасан? Би хэлж штэ харин. Усаас бол танаас бол гараагүй юм тийм үү? Гэхдээ надаас гарна гэж бол тийм юм байдаггүй юм тий. Яамнаас бол бүрж гараагүй. За татварын ерхий газраас ч бүр гараагүй. Одоо нэг төрөвч гараагүй. За хаанаас ямар зардлаар гарсан бэ гэдгийг явсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Тодруулаад байх юм байхгүй нэг шалгах хэрэгтэй. Яг одоо ямар албан шалтгаан за миний сургаар шүү. Сонссон сургаар татварын ерхий газрын биш нийслэлийн татварын хэлцэн дарга ажиллаад таслаад байхгүй байна. Бүх дүүргийн татвар хэлцэн дарга нар бүгд ажиллаа таслаад байхгүй. За бодвол явсан баг тийм ээ. Бас нэг ийм шуум яваад байна. Нийслэлийн одоо засаг дарга Нямбатар санхүүжүүлсэн байж болцсошгүй. Үгүй тэрийг үзэж тогтоох хэрэгтэй. Үзэж шалгах хэрэгтэй. За ойлголоо баярлалаа.